Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн баг дэлхийн хамгийн том авч шоун дээр ирээд байна. Энэ бол Бээжин авч шоу 2026. Хятадд 1990 оноос хойш Auto China нэрээр зохион байгуулагдаж ирсэн уг автомашины үзэгслэн хэмжээгээр дэлхийд хамгийн том тооцогдох болжээ. Шинэ технологи, шинэ инновацаар дүрэн энэ газраас автомашины салбар хаашаа чиглэж байгааг харах боломжтой. Auto China Хятадын 2 том хотод ээлжлэн зохион байгуулагддаг. За сондоо жилүүдэд Шанхай авч шоу зохион байгуулагддаг бол тэгш жилүүдэд Бээжингийн авч шоу зохион байгуулагддаг байгаа. За яг миний энэ харагдаж байгаа павильон болон эсрэг талд байгаа энэ павильон хоёрт 1400 гаруй автомашины загвар энэ жил танилцуулагдаж байгаа. За үүний 180 шинэ загварын автомашинууд танилцуулагдаж байгаа. Манай багийнхан Great Wall Motor Mongolia-гийнхантай хамт 80 гаруй мянган хүнийг татдаг уг нүсэр арга хэмжээг сурвалжиллаа. Мөн Бээжин авч шоу 2026-д оролцохын сацуу тус компани үйлдвэртэй танилцсан Хятадын Барта замын хаад гэгдэх Хаваал танк брендийн хүчирхэг хүлгүүдийг дурсан юм. Нийтдээ 10 хоногийн туршид зохион байгуулагддаг энэхүү үзэгслэнгээс хамгийн сонирхолтой технологиудыг хамтдаа олж үзцгээе. Хятад бол дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч, мөн хамгийн том зах зээл. Тус улс энэ байр сууриа сүүлийн 17 жил хадгалж байна. Өнгөрсөн жил гэхэд Хятадд 34.5 сая автомашин үйлдвэрлэгдсэний 34.4 сая нь борлуулагдсан байна. Үүний 25 сая орчим нь дотоодын брэндүүдийн автомашин байжээ. Энэ авраг зах зээлийн топ тоглогчид үнийн өрсөлдөөнөөс шинэ технологиг нэвтрүүлэх хуралдаан руу шилжиж байна. Бээжин авч шоуны үзэгслэнгийн дотор хэсэгт орж ирээд байна. За энэ бол B5 гэдэг хэсэг байгаа. Нийтдээ 20 орчим юм үзэгслэнгийн талбай байгаа. Тэгэхээр Бээжингийн авч шоу бол хэмжээгээр талбайгаараа дэлхийд хамгийн том тооцогддог буюу 380 мянган метр квадрат талбайг бол хамардаг гэдгээр бол онцлогтой байгаа. 70 хүлэмжийн талбайтай тэнцэх энэ талбайд 1451 автомашиныг дэлгэж үзүүлв. Бүтэн 2 өдрийн турш үзэхэд ч хангалтгүй байсан бөгөөд чухал загвар шинэ технологиудыг нь сорчлон дүгийх хичээсэн юм. Нийт 181 шинэ загварыг мөн автомашин үйлдвэрлэгчид авчиржээ. Энэ нь Америк нэгдсэн улсын зах зээлд 1 жил танилцуулагддаг автомашины тооноос хэд дахин их юм. Тиймээс эндээс бид дэлхийн чиг хандлагыг харах боломжтой. Тухайлбал Great Wall Motor-оос Барта замын эрч хүч мэдрэгдэж байсан бол Xiaomi-гаас ирээдүйн гэмээр технологи, Honda-гоос уралдааны ур амьсгал хаанхалж байв. Great Wall Motor-ын үзэгслэнгийн хэсэг дээр ирсэн байна. За анх 1990 онд үүсгэн байгуулагдаж байсан тус компани нь бүгд найрамдагтад ард улсын хамгийн том автомашины тоглогчтой нэг бол аль хэдийн болж чадсан байна. Great Wall Motor нь анх 1984 онд Хятадын Хэбэй мужийн Баоди хотод орон нутгийн өмчөд жижиг засварын газар хэлбэрээр байгуулагдаж ачааны болон тусгай зориултын автомашин угсарч эхэлжээ. 1990 онд төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Wei Jianjun компаниг удирдах эхэлснээр хөгжлийн шин шатанд гарсан гэж үздэг. 6 жилийн дараа Great Wall Deer нэртэй пикап автомашиныг худалдаанд гаргасан нь маш том амжилт авчирч тус компаниг Хятадын пикап зах зээлд тэргүүлэгч болгосон төдийгүй анхны экспортоо ойрхот оронд руу хийж эхэлжээ. Энэ амжилтын дараачаар хувьцаат компани болж хулмаар 2003 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн Хятадын анхны хувийн автомашин үйлдвэрлэгч болсон байна. За тэдний хувьд Бээжин 2026 авч шоу дээр нийтдээ 5 брендийн автомашины загвараа танилцуулж байгаа бол нэг мотоциклийн брэнд байгаа. Хамтдаа ямар бэлэгтэй ирснийг нь сонирхож үзцгээе. Great Wall Motor автомашины 5 брэндтэй. Эхнийх нь тус компани уган брэнд болох Great Wall Motor буюу Poir. Зарим тохиолдолд Canon гэж нэрлэгддэг. Энэхүү брендийн дор пикап төрлийн автомашин үйлдвэрлэгддэг. Бат бөх чанар, Бартад замыг туулах чадвар сайтаагаас гадна орчин үеийн технологиг хослуулсан гэдгээрээ онцлогтой. Great Wall Motor-ын хамгийн амжилттай, хамгийн том SUV буюу crossover Jeep машинаар дагнсан брэнд болох Хаваал.
Хүчирхэг үзүүлэлт Бартад замыг торхгүй явах чадвартай уг брендийн автомашинууд зах зээл дээр Toyota-гийн хамгийн том өрсөлдөгч. Бусад брэндүүдийг давсан үзүүлэлттэй ч үнийн хувьд боломжийн гэдгээрээ мөн давуу талтай. Тус брендийн Haval H6 загвар нь Хятадын зах зээлд олон жилийн турш борлуулалтаараа тасархаад эргүүлсэн түүхтэй. Дараагийнх нь нэрнээс нь Бартад замын уур амьсгал мэдрэгдэх танк брэнд. Хамгийн хүнд нөхцөл зориулагдсан атлаа тансаг зэрэглэлийн брэндэд тооцогддог. Танк 300, танк 500 зэрэг загварууд нь залуус олон аялагчдын дунд асар богино хугацаанд хамгийн алдартай загваруудын нэг болжээ. Great Wall моторын 100% цахилгаан автомашины брэнд болох Ora. Орчин үеийн залуус, ялангуяа эмэгтэй хэрэглэгчдэд зориулсан өвөрмөц чамин хуучны загварыг орчин үеийн технологитой хослуулсан гэдгээрээ онцлогтой. Тус компани хамгийн отхон бөгөөд хамгийн тансаг зэрэглэлийн брэнд нь Veyum. Тансаг хийц, сүүлийн үеийн ухаалаг систем болон плагин хайбрид технологид суурилсан. Германы тансаг зэрэглэлийн брэндүүдтэй өрсөлдөх зорилгоор бүтээгдсэн байна. Манай монголчуудын хувьд бас одоо төдийлөн бусад хятадын брэндүүдтэй харьцуулахад танк, Haval брэндүүдийг бол аль хэдийн мэддэг болчихсон байна. Чихэнд нь бас дасал болчихсон байна. Тэгэхээр 4 жилийн өмнө хамгийн анхны автомашинаа оруулж ирж байгаа. За одоо бас та бүгд 4 жилийн дараа илүү үйл ажиллагаа чигдрээд явсны дараачаар манай Монголын хэрэглэгчдийн хятадын брэндүүдийг харах хандлага нь хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа шүү. Тэгээ одоо манай компани анхны одоо Haval брендийн автомашинууд оруулж ирээд ер нь манай одоо Монголд бид нэг 5 жил болж байна. За тэгээд манай компани болон манай удирдлага бид бүхэн одоо хамт олонны хувьд бол яг энэ автомашины салбарт бол одоо туршлагатай тим байгууллага байгаа. Өмнөөс ялгаагүй одоо Японоос, Америкаас гэдэг ч юм уу боломжтой газруудаас автомашины импорт бизнес хийдэг гэсэн одоо ялгаагүй салбарын л хүмүүс. Тэр салбараа мэдж байгаа болохоор бид нар одоо манай Монголын уур амьсгал юу вэ? Зам харгуй нөхцөл юу вэ? Манай Монголын жолооч хэрэглэгч нарын маань одоо шаардлага хэрэгцээ юу вэ гэдэг дээр тулгуурлаад одоо маш нарийн судалгаа хийсний дүнд одоо GW компани танк Haval брендийн автомашинуудыг одоо Монголд албан ёсоор оруулж ирэх одоо боломж тохиосон. За тэгээд одоо 5 жилийн хугацаанд яг манай Монголын хувьд одоо нэг анх хятад машин гэдэг утгаараа нэг тийм сөрөг мэдээлэл, сөрөг сэтгэл янз бүрийн юм бас байсан. Бид нар ч гэсэн бас тэр цаг хугацааг одоо тойрогүйш одоо туулаад гарсан. Гэхдээ одоо аль болох хэрэглэгч жолооч нартай бид нар манай одоо энэ танк Haval гэдэг автомашин маань одоо ямар одоо техникийн хувьд одоо жишээ нь арамтай, чулаагтай, мосттой гэх мэтчлэн одоо ямар давуу талтай мөн одоо экспортын загвар тий одоо ялангуяа одоо өвөлдөө хасах төчөрдөг одоо Орос, Казахстан манай Монголын загварлуу зөвхөн одоо тусгаалan экспортлдог загварууд байдаг гэдгийг одоо гэх мэтчлэн одоо таниулах арга хэмжээг тухайн үед одоо маш их авч хэрэгжилж одоо хичээж ажилладаг байсан. За одоо түүний маань одоо үр дүн гараад одоо энэ 5 жилийн дотор манай компани борлуулалт мөн одоо манай зарж борлуулж байгаа автомашины гүйцэтгэл бол маш өндөр. Тэгээд ер нь одоо энэ хугацаанд манай компани ч гэсэн манай зарж байгаа брэнд маань ч гэсэн яг одоо хятад машин дундаа бол одоо Монголдо номер 1 автомашин болж чадсан. За энэ бол одоо манай автомашин ямар чанартай манай Монголд одоо хэрхэн нийцэж байгаа тийм энийг бол одоо харуулж байгаа үзүүлэлт болж чадж байгаа та. За нөгөө талаасаа мэдээж урт хугацаанд брендийн нэр хүнд өсөн нэмэгдэж байна гэдэг маань за тэр брендийн бүтээгдэхүүнүүд буюу за одоо Great Wall-ийн хувьд бол автомашинуудын чанарыг бол илэрхийлж байгаа зүйл байгаа болов уу гэж бодож байна л да тий. Тэгэхээр ер нь манай Монголын зах зээлийн шинээр орж ирж байгаа автомашинуудын зах зээлийг хоёлоо бодоод үзье. Шинээр орж ирж байгаа автомашины зах зээл дээр бол ихэвчлэн за Европын брэндүүд байна. За Япон, Солонгосын брэндүүд манай зах зээлийн ихэнх хувийг эзэлж байна. За сүүлийн жилүүдэд хэд хэдэн хятадын томоохон брэндүүд бол өөрсдийнхөө албан ёсны дистрибьюторуудаар дамжуулж оруулж ирж байна тий. Тэгэхээр яг Монгол хэрэглэгчид шинэ автомашин худалдаа авахдаа ер нь ямар шаардлагуудыг тавьд юм бэ? Ер нь манай Монголын нөхцөл дөрөв бас өөрөө чинь дурдсан хэд хэдэн одоо
функцүүд байна тий. Тэгэхээр энэ манай Монгол хэрэгчдэд шинэ автомашин авахдаа ер нь юу хамгийн их анхаарч байна? Тий яг манай Монголд бол за мэдээж бол хүмүүс яг тэгээд бас нөгөө төсөв мөнгө боломж тэгээд одоо хаана ямар хэрэглээнд унах чинь гэдгээс шалтгаалаад одоо гол сонголтоо хийдэг байх. Мэдээж одоо 5-10 жилийн өмнө бол байсан сонголт гэхээр одоо Япон, Солонгос, Америк гэдэг ч юм уу мөн одоо Европын бусад брэндүүд бол байсан. Одоо бол яг манай Монголын хэрэглэгчдэд ямар давуу тал гарч иж байгаа гэхээр яг одоо түрүүн чиний асуусан одоо тий манай Монголын хэрэглэгчдийн яг одоо төсөв санхүүд нь бас байж болох үйц. Мөн одоо манай Монголын эрсдээс уур амьсгал одоо бас зам харгуу хөдөөний нөхцөл байдал тий одоо хахир хатуу манай Монголын нөхцөлийг даваа туулаад одоо манай монголчуудын ярьдгаар гарын ая даах одоо тийм чанартай автомашинууд одоо орж ирж байна гэдэг нь бас маш том даваа тал болоо да. Ер нь яг энгийнээр ярихад одоо нэг нарийн нэг техникийн үзүүлэлт ярихаас илүү энгийнээр ярихад манай монголчуудын хамгийн том асуудал үзүүл бол одоо нөгөө гарын ая даах уу гэдэг асуулт бол байдаг. Манай автомашинууд бол гарын ая дааж байгаа. Ер нь бол одоо даасаарч ирэх одоо ийм сайхан дүр зураг бол харагдаж байгаа. Тийм. Мэдээж нэгдүгээрт одоо манайх шиг зам харгуу бас нэлээд асуудалтай газар бол мэдээж гарын ая даах маш чухал. За хоёрдугаарт автомашин гэдэг зүйл бол өөрөө хямдхан бүтээгдэхүүн биш те үнэтэй зүйл. Тэгэхээр үнцний хадгалах гэдэг бол мэдээж хамгийн чухал. Би нэг статистик мэдээлэл харж байхад автомашин худалдаа авч байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь за энэ автомашиныг би дараа нь зарахад үнцний алдах уугүй юу гэдэг дээр бас хамгийн их төвлөрдгөө. Тийм ч учраас одоо хар өнгийн, саарал өнгийн автомашинуудыг сонгодгоо гэдэг ийм мэдээлэл уншиж байсан. Тэгэхээр үнцний хадгалахын тулд үнцний хадгалах дээр ер нь Great Wall-ийн автомашинууд ер нь ямархуу байна. Сая 26-ны Автоэкспо шоуны үеэр GWM компани үүсгэн байгуулагч Ноён Уй хэлсэн. Одоо яг нөгөө автомашины зах зээл ингээд өрсөлдөөн ихтэй бас тэр нэг үнийн байлдаан, үнийн өрсөлдөөн болж байна. Гэхдээ манай брэнд бол одоо тэр үнийн одоо өрсөлдөөн байлдаан гэхээсээ илүү бид нар одоо чанарыг гэрх хэмлэнэ. Бид нар ч гэсэн ялхаагүй одоо ингээд Монголд адилхан одоо ажил амьдралаа хийгээд ингээд хичээгээд явж байгаа залуус манай одоо хэрэглэгчид бас бидтэй адилхан л одоо чадхаа хөдөлмөрлөөд бас мөнгө цуглуулад одоо машин авах гээд ирдэг. Тэр хүмүүст бол бид нар хамгийн гол нь юу амлалтдаг вэ гэхээр бид нар ерөөсөө чанар л амлалдаг. Түүнээс бид нар бас адилхан одоо цөөхөн монголчууд бидээ хотлоо яриад чанаргүй юм их чанартай гэж хэлээд нөгөө чанаргүй юм магадгүй одоо манай Монголын нэг өвлийг даахгүй хүн хогшуулаас хэцүү. Хамгийн гол нь бид нар одоо үйл ажиллагаанд баримтлагдаг зарчим бол яг л одоо байгаа юм чанартай юм чанартайгаар нь хэлдэг. Тэгэхээр одоо үнээр асуудал дээр бол одоо мэдээж чанар муу юм бол одоо магадгүй сарын дараа жилийн дараа ийлэгдэл хоригдол тий ур чанараа одоо барихаас исэн юм бас болох байх л та. Чанартай юм бол чанартайгаар л байдаг. Ер нь одоо нэг жилийн дараа 2 жилийн дараа за магадгүй нэг дунджаар бол нэг 5 жилийн дараа хэрэглээд буцаад одоо дараагийн 2 дахь хүндээ заръя гэж бодоход чанартай юм бол одоо анх тухайн хүн маань өөрөө одоо цэвэрхэн бас сайтайхан уун чадвал тэр хിവэрэл байж гин гэсэн үгтэй ер нь бол тий. Тэр автомашины гол зүрх нь хөдөлгүүр гэхээсээ илүүтэйгээр платформ байдаг. Тэр Great Wall моторын хувьд бол сүүлийн жилүүдэд автомашины салбарт нэлээдгүй захиур агалж байгаа платформ бол яахаа аргагүй HI4 платформ байгаа. За энэхүү платформын тусламжтайгаар илүү бага эрчим хүчийг зарцуулж за илүү бага өндөр ашигтайгаар бол автомашиныг удирдах боломжтой болсон гэдгээр бол онцлогтой байгаа. Great Wall моторын гол зэвсгүүдийн нэг нь Hi4 платформ юм. Hi4-ыг хаваалуулан Way брендийн хотын зориулалтаа кроссовер болон SUV загваруудад ашигладаг. Бензин хөдөлгүүр болон урд хоёр тэнхлэгт байрлах хоёр цахилгаан хөдөлгүүр нь гурвалсан байдлаар ажилладаг гэдгээрээ онцлог. Замын нөхцөл байдлаас хамааран бүрэн цахилгаан, цуваа хайбрид, зэрэгцээ хайбрид гэх мэт 9 өөр горимд ухаалгаар шилжих чадвартай. Мушгих хүчийг дугуйнуудад миллисекундын дотор хуваарлах ухаалаг системтэй бөгөөд энэ нь шарвалтаас сэргийлж эргэлт дээр машины тогтворжилтыг хамгийн дээд зэгт хүргэдэг байна. Бусад хайбрид загваруудтай харьцуулахад бензин зарцуулалт бага гэдгээр онцлог. Харин Hi4T платформ нь бартаад замд хүч үзэг зориулалтаар бүтээгдсэн бөгөөд танк брендийн загваруудад ашиглагддаг.
Цахилгаан хөдөлгүүрийг хурдны хайрцаг болон хөдөлгүүрийн дунд байрлуулж, уламжлалт кардан гол, хүндрүүлэгчтэй дистрибьютор хайрцаг болон тэнхлэг хоорондын механик цоожлогчдыг хэвээр үлдээсэн. Батарей нь бүрэн суусан байсан ч бензин хөдөлгөөр нь механик дамжуулгаараа дөрвөн дугуйг зэрэг эргүүлж шавар элснээс гаргах өгсүүр замд түр төлгөө явах чадвартай. Бартаад замд батарейг доороос нь цохиж гэмтээхээс сэргийлж батарей хэсгийг машины рамны дээр буюу ачааны хэсгийн шалны доор байрлуулсан байдаг. Z бол Great Wall моторын хамгийн сүүлийн үеийн архитектур бөгөөд тансаг хэрэглээ хурд хүчийг мэдрэхэд зориулагдсан юм. High Drive T шиг дундын механик кардан гол байхгүй. 59 кВт цагийн литий батарейтай бөгөөд зөвхөн цахилгаанаар 200 гаруй км замыг туулах хүчин чадалтай. Нэг цэнэглэлтээр нийт туулах замын цай 1100 км. Нийтдээ 850 гаруй морины хүчтэй бөгөөд эхний 100 км-ийг ердөө 4.3-аас 4.6 секундэд туулах чадвартай. Мөн 15 минутанд түргэн цэнэглэгчээр 80% хүртэл цэнэглэх боломжтой. За уламжлалт хайбрид автомашинуудаас ялгаатай нь хоёр цахилгаан хөдөлгөөртэй, нэг дотоод шаталтай хөдөлгөөртэй буюу бензин хөдөлгөөртэй гэдгээр бол бусад платформудаас нэлээдгүй ялгаатай болж өгч чадсан байгаа. За 3 хөдөлгөөртэй, 2 тэнхлэгт хөтлөгчтэй гэдгээр бол автомашины салбарт нэлээдгүй шинэлэгт тооцогдож байна. Beijing Auto Show 2026 дээр Great Wall моторын зүгээс хэд хэдэн чухал мэдээллүүдийг хийлээ. Тус компани мэдээллүүд дундаас хамгийн их анхаарал татсан нь эх жилээс эхлэн Dakar Rally-д эргэн ирэхэд зарласан явдал байлаа. Great Wall мотор компани 2010-аас 2014 оны хооронд уг тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ жилээс уралдааны бага сэргээхээр зэхэж байгаа нь энэ юм. Ийхүү эх жилээс хурд хүч тэсвэр төвчээрийн туйлыг шалгадаг 9 зүйлийн уралдаан танк брендийн автомашинуудын шанцыг сорхинэ. Мөн Great Wall мотор компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Jack Way илтгэлдээ зах зээл дэх ширүүн өрсөлдөөн, итгэлийн хямралыг бодит үрдүн урт хугацааны философиор даван туулна гэсэн нь анхаарал татав. Энэ нь тус компани үнийн өрсөлдөөнөөс татгалзаж хэрэглэгчдийн гарт хүчирхэг автомашиныг санал болгохоо үргэлжлүүлнэ гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Одоо харин та бүхэнд энэ жилийн арга хэмжээний Great Wall моторын онцлог 3 загварыг танилцуулъя. Way V9X. Энэ бол Great Wall моторын тансаг зэрэглэлийн Way брендийн тэргүүлэх загваруудын нэг юм. Гэр бүлийн болон бизнесийн хэрэглээнд зориулан хөгжүүлэгдсэн уг загвар тэдний саяхан танилцуулсан 5 өөр төрлийн хөдөлгөөрийг дэмждэг Great Wall One платформ дээр суурилсан анхны автомашин гэдгээр онцлог. Мөн жолоочийн жолоодлогын хэм маягийг хуулбарлах чадвартай хэмэл оюунд суурилсан ухаалаг системийг нэвтрүүлсэн байна. Өөр нэг сонирхолтой функц байгаа нь Karaoke-ний төхөөрөмж. Өөрөөр хэлбэл та автомашиныхаа хаанч байсан Karaoke дэх боломжтой. Үүнээс гадна 480 гаруй морины хүчтэй бөгөөд 100 км/цаг хурдыг 5.7 секундэд авах чадaltaй. Зах зээл дээр Toyota Alphard-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчд тооцогдож буй. Танк 700. Барта замын жолоодлого болон тансаг байдлыг хослуулсан хүчирхэг загвар бөгөөд Mercedes G классын гол өрсөлдөгч нарын нэг. Цахилгаан болон дотоод шаталтай төлөвлөгөөр нь нийтдээ 523 морины хүчийг гаргах чадaltaй. Энэ загварт хүчирхэг үзүүлэлтээс гадна онцгой ухаалаг тохиргоо бий. Тэр нь ямар төрлийн замд явж байгаагаас шалтгаалan барта замын гормоо идэвхжүүлдэг систем юм. Өөрөөр хэлбэл урд талд нь шавар байна, барта замын гормыг идэвхжүүлээ гэх мэтээр өөрөө шийдвэр гаргах чадвартай. Хосолсон хөдөлгөөртэй учраас хот дотор бага бензин зарцуулдаг гэдгээрээ давуу талтай. Танк 400. Энэ бол танк брендийн 3 дахь загвар бөгөөд дунд оврын SUV загварын автомашин юм. Дизайны хувьд илүү хурд шийдлүүдийг харж олох бөгөөд фьючеристик болон роботын гэмээр мэдрэмжийг төрүүлнэ. Уг загвар High Drive T болон High Drive Z гэсэн хоёр хувилбартай. High Drive T-ийн цахилгаан хөдөлгөөр нь нэг цэнэглэлтээр 108 км замыг туулах чадaltaй бөгөөд 408 морины хүчтэй юм. Харин High Drive Z нь нэг цэнэглэлтээр 200 км замыг туулж 851 морины хүчийг гаргах чадaltaй. Тэгэхээр үзэгчдээ та бүхэнд нэгэн сонирхолтой автомашиныг танилцуулъя. Энэ бол Exceed брендийн X Concept загвар байгаа. За энэ автомашин бол ийм фьючеристик төрлийн
автомашины концепц байгаа. Яг одоогийн байдлаар бол зах зээл дээр борлуулагдахгүй концепц хэлбэрээр дөнгөж танилцуулагдаад байгаа юм. За энэхүү автомашины хувьд бол та бүгдээ харж байгаачлан илүү ирээдүйн гэмээр энэ концепц загварыг бол танилцуулсан байна. За Exceed брендийн хувьд бол Cherry-гийн доор байдаг тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг. За өмнө нь бензин хөдөлгөөртэй автомашины загваруудыг гаргадаг байсан бол за энэхүү загвар нь бол бүрэн цахилгаан загвар байна гэдгийг бол танилцуулсан. За хамгийн гол онцлог нь мэдээж бүрэн автомат жолоодохтой буюу робот такси байдлаар бол хэрэглэнэ гэдэг ийм үзүүлэлттэй байгаа юм байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг харагдаж байгаачлан 3 хүний суудалтай, за мөн ямар нэгэн педал, жолооны хүрд байхгүй бүрэн автомат жолоодохтой буюу автомат жолоодохын системийн 4 болон 5 дугаар үеийг за ерөнхийдөө бол бараг 5 дугаар үеийг нэвтрүүлэх ийм сонирхолтой концепц байна. За өнгөрсөн жил танилцуулагдчихсан Tesla-гийн ийм төрлийн минивантай бас нэлээдгүй ойролцоо харагдаж байна. Тэгэхээр энд зөвхөн яг одоо зах зээл дээр зарагдж байгаа автомашинуудаас гадна ирээдүйн гэмээр автомашинууд маш олон ширхэг байна. Үзэгчдээ тэгэхээр та бүхэнд өөр нэгэн сонирхолтой технологиг бас танилцуулъя. За энэ бол ухаалаг нүдний шил. Тэгэхээр хүндрэлтний хувьд бол дараагийн үеийн шинэ хэрэглэгчийн төхөөрөмж бол ухаалаг шил байна гэдэгт бол маш олон компаниуд бол итгэж байгаа. Тэгэхээр ийм нэгэн одоо Quark брендийн ухаалаг шил энд бас шинээр танилцуулагдж байгаа юм байна. Тэгэхээр энэ шилний хувьд за дизайны хувьд бол мэдээж одоо яг зах зээл дээр зарагдж байгаа Ray-Ban-ы шилнүүдтэй харьцуулбал бас илүү болох харагдаж байгаа боловч эндээ ийм дэлгэцтэй. За Meta компани бол яг өнгөрсөн жил бас яг ийм дэлгэцтэй шилийг бол танилцуулсан байгаа. Тэгэхээр яг энэ дэлгэцэн та бүхэнд харагдчихвэл одоо энэ 2 микро LED дэлгэц байгаа тийм. Тэгэхээр энэ дэлгэцийг зүүсний дараачаар бол функцүүд нь харагдана, үйл систем. За энэ юу хийх чадвартай вэ гэхээр орчуулга хийх чадвартай, хөгжим сонсох чадвартай, за мөн бичлэг хийх чадвартай ийм ухаалаг шил байна. Тэгээд одоогийн байдлаар яг хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа гэдэг бас тодорхой мэдээлэл байхгүй. Яг ийм прототип буюу туршилтын хувилбартай байна. Хоёр талд бас хоёуланд нь яг ийм мэдрэгч суурилсан байгаа учраас дэлгэцний яг үйлдэл системийн хэсэг бас яг ингэж тод урд хэсэгт бол ингэж харагдаж өгд юм байна. 4-5 функц байгаанаас харагдаж байна. Гэхдээ жингийн хувьд бас нэлээдгүй хүнд санагдаж байна. За энэ шилний хувьд бол одоо арталтай энэ хэсэгт бол мэдээж батарей байгаа гэж бодож байна. За мөн одоо энэ спикернийх нь хэсэг нь бол нэлээдгүй юм өргөн болж өгсөн байна. Тэгэхээр энэ спикер бол яг бидний чих рүү дуу дамжуулах зорилттой буюу тухайн хэрэглэгчтэй л маш тод сонсогдох зорилттой байдлаар бол хөгжүүлэгдсэн байгаа. Тэгэхээр эндээ бас юм товчтой удаан хугацаанд зүүгээд явхад бол нэлээдгүй бас хүндхэн санагдах тийм шил байна. Маш сонирхолтой нэг зүйлийг харлаа. Роботуудаас өмнөх роботыг автомашин гэж нэрлэдэг бол Бээжингийн авто шоу дээр роботууд автомашиныг удирдах байгаа нэгэн сонирхолтой үзэгдлийг бид дөнгөж сая харлаа. Энэ завлаа доошоогоо хараад ингээд суудсан байгаа робот бол Ubitech компани хөгжүүлсэн робот. За ердөө нэг 150 орчим сантиметрийн өндөртөө энэхүү роботыг Nio автомашины брэндтэй хамтран өөр нэг хөлбраар хөгжүүлж байгаа энэхүү Walker S гэдэг цувралын робот байгаа. Тэгэхээр Walker S-ийн хувьд бол зөвхөн одоо автомашины зөвхөн одоо роботын энгийн үйлдэлүүдийг хийхээс гадна автомашины үйлдвэрт бас туршигдж байгаа. Тэгэхээр энэ роботын бас нэг юм сонирхолтой зүйлүүд нь та бүхний яг энэ хэсэгт харж байгаа. За одоо энэ гэрэл тусаад харагдчихж магадгүй. Цэгэр гэрэл тусаж байгаа хэсэг яг нүүрнийх нь уртлын хэсэгт бол лидар мэдрэгчүүдийг бол суйрлуулсан байдаг. Тэгэхээр лидар мэдрэгчийн тусламжтайгаар энэхүү робот орчноо харах, иргэн хүрээлэн байгаа орчноо мэдрэх боломжтой болж өгж байгаа. Тэгэхээр энэ роботыг та бүхэн хятадын бичлэгнүүд дээрээс маш олон удаа харсан баг. За мөн энэ цагаан сараар роботууд бүжиглэж хятадын уламжлалт бас дасгал хөдөлгөөнүүдийг маш чадварлагаар хийж байсан гэдгийг харсан баг. Тэр роботуудын нэг бол энэ харин Nio брендийн хувьд энэ роботуудыг зөвхөн бүжиглүүлэх биш автомашины үйлдвэртээ ашиглах зорилготой байгаа юм. Хэдхэн сарын өмнө дэлхийн нийтийг байлдан дагуулж ирсэн роботтой тарлаа. Энэ бол Xpeng компани хэдхэн сарын өмнө танилцуулж байсан PX5 гэдэг нэртэй робот. За тухайн үед танилцуулга цацагдсны дараачаар дэлхийн нийтэд маш олон хүнийг цочроосон тийм
роботын танилцуулга болж байсан. Яг юу болсон бэ гэхээр энэ роботын алхах системтэй шууд холбоотой. Яг хүнтэй адилхан алхаж байсан гэдэг нь бол тайзан дээр бол яг хүнтэй адилхан алхаж чадж байснаа нэлээдгүй олон хүний анхаарлыг татаж энэ робот биш дотор нь зөвхөн хүн байгаа юм шүү гэдэг ийм шууганыг бол тухайн үед дэгдэж байсан. Яг танилцуулга дээр компани зүгээс тийм учраас яг энэ алхах системээ өөрсдөө ил болгож энэ бол роботоо яг ийм системтэйгээр яг хүнтэй ижилхэн алхах ийм системээ бид нар бол бүтээж чадсан гэдэг ийм танилцуулгыг бол хийж байлаа. За автомашин үйлдвэрлэгчид бол мэдээж одоо роботын зах зээлийг дараагийн том зүйлээ гэж бол харж байгаа. Зөвхөн энэ хятадын Xpeng компани биш Tesla бодоо Optimus гэдэг роботыг бол сүүлийн олон жилийн туршид бол хөгжүүлж байгаа гэдгийг бол бид нар мэдж байгаа. Хоёрдугаар генерашны робот руугаа аль хэдийн бол шилжчихсэн. За 2-3 жилийн дараа үйлдвэрлэлд нэвтэрнэ гэдгийг бол зарласан байна. За мөн Норвегийн 1X Technologies гэдэг компани мөн адил робот энэ жилээс аль биесээр худалдаалагдаж эхэлсэн байна. За эдгээр роботуудын нэг зорилго нь юу вэ гэхээр гэрийн үйлдэлүүдийг хийж чаддаг байх ёстой. Гэр дотор ерөнхий үйлдэлүүдийг хийх, хувцас эвхэх, аяг тавгуугаах, ямар нэгэн зүйлийг нэг зэгээс нөгөө зэг рүү зөөх гэсэн гэрийн туслах роботуудыг үйлдвэрлэх зорилготой байгаа. За харин зарим компаниудын хувьд роботыг үйлдвэрлэлд ашиглах зорилготой байгаа. Үзэгчдээ та бүхэнд автомашинаас гадна Бээжингийн авч яваа дээр байгаа өөр нэгэн зарим нэг сонирхолтой технологиудыг танилцуулъя. За яг энэ миний хажууд байгаа робот бол замын хөдөлгөөнийг зохицуулах зорилттой тим робот байгаа. Англи болон за хэд хэдэн хэлээр ярих чадвартай. Тэгэхээр хамтдаа бас ганц хоёр асуулт асууж үзье. What is your purpose? My proposal is to use Sherry as smart traffic police robots in cities. The robot patrols streets, navigates around obstacles, and interacts with people just like a real officer, but even smarter and cuter. Тэгэхээр энэ роботын бас үндсэн зорилго нь бол ерөөсөө замын хөдөлгөөнийг зохицуулах, за ямар нэгэн дүрм зөрчсөн одоо паркуудыг бас ийм зохицуулах зорилттой ийм робот байна. Тэгэхээр зөвхөн бас ийм цагдаа замыг зохицуулахаа болж юм роботууд бас автозамыг бол зохицуулдаг болж эхэлж байна. Автомашин үйлдвэрлэгчид зөвхөн автомашин бүтээхээс гадна хот дотор зорчих боломжтой нисэх төхөөрөмжүүдийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа. За түүний нэг жишээтэй бид таарлаа. Энэ бол Airage брендийн Flying Modular концепц байгаа. Тэгэхээр энэхүү концепц нь яг яадаг вэ гэхээр та бүгдийн тэр ард харж байгаа энэ автомашины ард одоо энэ автомашины ард энэ нисэх төхөөрөмж байрладаг. За энэ автомашины яг араас энэхүү нисэх төхөөрөмж гарч ирээд хэрвээ та одоо хот дотор явж байгаа эсвэл хөдөө газар явж байгаа бол ойрын газар бол нисэх боломжтой ийм цахилгаан хөдөлгөөртэй нисэх төхөөрөмж байна. За дотор нь сууж үзцгээе. Дотор хэсэгтээ бол юм хоёр хүний судалтай. За ерөнхийдөө бол бүх юм нь автомат жолоодлоготой буюу үйлдлийн систем нь бол бүрэн автомат. За та энэхүү дэлгэцэн дээр өөрийнхөө очих газрынхаа хаягийг оруулсны дараачаар ердөө хэдхэн үйлдэлийг хийгээд л нисэх боломжтой. Маш энгийн үйлдэлүүдийг хийж нисэх боломжтой юм байна. За дээшээгээ хөөрөх, тэгээ доошоо газардах, за баруун зүүн тийшээгээ залуурдах, урагшаа хойшоо явах гэх мэтчлэн ийм зүйлүүдийг хийхэд та нисэх боломжтой болох вэ. Автомашин зөвхөн ганцаараа явахаас гадна иймхүү нисэх төхөөрөмжүүдтэй хосолсон хэд хэдэн концепцүүдийг автомашин үйлдвэрлэгчид бол туршиж байгаа. Тэдний нэг нь энэ байна.